Тэр нойлынхон суултуур л ихэд алтан суултуур байж шүү дээ. Алтан суултуур. Жарлангийн суултуур. Тий. Үнэн харин үнэн. Өөрийнх нь өмсдөг оймс $2000 оймс. $2000 өмтэй өмс гэж юугаар исэн юмс. Тэр Батбаяр захирд бол машиныхаа суудлын бүрээсийг дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн 1 номерын брэнд LB гэдэг брэнд байдаг шүү дээ, тийм. Хэдэн 10 сая төгрөгийн өндөр өртөгтэй тэр суудлын ганцхан суудлын бүрээс шүү дээ. Эхнэрийнх нь одоо маш ундаг машин унаавал 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй машин байгаад хэдэг. Гэхдээ бүр ид шидийн байгаа үстэй. Тэр 200-300 тэрбум төгрөгийг яаж зарах вэ? Яаж өрөх вэ гэж бодож байгаа юм шүү дээ. Гэтэл 20-30 мянган иргэн өнөөдөр үлэм зөлвөн ноглашка хүлээгээд ядуу тарчиг амьдрал юм байна шүү дээ, тийм үстэй. Хүүлэгч. За Монгол улсын 20 дугаар зууны хамгийн манлай бүтээн байгуулалт болох Эрдэнэт үйлдвэрийг барьж босголдсон. За тухайн одоо үйлдвэрийн гал голомтыг нь өнөө хүртэл одоо сахиж явж байгаа Эрдэнэт хотын олон мянган иргэд 2010 онд одоо нэгэн зүйл дээр эвлэлтэн нэгдэж нэгэн зүйлийг хамтдаа хийхээр болсон байгаа юм аа. За тэр нь юу вэ гэхлээр Засварны компани 2010 оны 6 сарын 21-нд анх үүсгэн байгуулагдсан. За үүсгэн байгуулагч нь 2010 онд гэхэд 16 мянган хүн нэг ширхгийн 100 төгрөгийн үнэтэй 10 шиг хувьцааг авсан 16 мянган хүн энэ компаниг анх байгуулсан. Анх би 2010 онд 10 сард 8000 төгрөгөөр манай гэр бүл анх хувьцаа эзэмшижсэн. 11 онд би сая төгрөөр хувьцаа эзэмшижсэн. Гэхдээ боддоо 16 мянган иргэн шүү дээ. Эрдэнэт хотын. Энэ 16 мянган иргэн дундаа тийм ээ хаалттай авчид компани гаргаад өөрсдөө хувьцаагаа худалдаж авч хөрөнгө оруулалтаа босгоод байсан. Тэр шалтгаан нь юу байсан бэ гэхлээр Эрдэнэт үйлдвэрийн одоо технологид арах байгаа оолгуудыг ашиглаж энгийн иргэд үйлдвэр барьж болох юм байна. Өөрөөс нь ажлын байр бий болгож болох юм байна. Эндээсээ бас одоо хөрөнгө оруулж болох юм байна. Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр ногдол ашиг гэдэг юмыг авч болох юм байна гэдэг энэ Монголд өөр анхны хөдөлгөөн мөн. үнэхээр гоё угаасд. Тэгээ 16 мянган хүнтэй компанийг нэгдсэн удирдлагаар хангана. Тэр олон хувьцаа эзэмш нэгдсэн удирдлагаар хангана гэдэг бол мэдээж хэцүү. За тэгвэл эднэрийн одоо олж бодож олсон гол шийдэл нь юу байсан бэ гэхээр Эзэн Чингис хааны нөгөө бодож олсон 10-т 100-т мянгатын системээр 10 толгойн ахлагчтай 10 ахлагчийг нь 100-ын ахлагчинд дагна барина. 100-ын 10 ахлагчийг мянгатын ахлагчинд өргөд нэг хүн ерөөс 10 хүн хариуцах маягаар ингээд зохион байгуулалтанд орчингууд маш хурдан л одоо ингээд бүгдийг ингээ хянж болох, бүгдийг зохион байгуулж болох тийм боломжтой болсон байгаа. За ингэнгүүтээ үргэлжлүүлээд нөгөө хэд чинь дундаасаа тийм ээ одоо тэр 16 мянган хүний төлөөж ажиллах, удирдах хүмүүсийг сонгон шалгаруулад мэдээж ямар ч цалин хөлсгүйгээр одоо ажилуулах тэр хүмүүсийг бас ажилдаа авч ихсэн байдаг юм байна лээ. Тэс Эрдэнэт компани байгуулагдлаа, ажил чинь авч бэртгчээ нэг ихэд очоод тэнд бэртгүүлээ. Тэгээд одоо 10 цуудын системд ороод цуглаад ингээд дээрээ хэлцээрээ байгуулнаа, үйлдвэрээ байгуулнаа, үйлдвэрт ажилтан болж орно гэх талаар сайхан тийм тэр сайхан сэтгэлийн дуудлагаар энэ компанид анх би хологдсон. За нэгэн зорилгын дор эвлэлтэнд нэгдсэн энэ хүү 16 мянган иргэний одоо хамгийн ихэнд хийсэн ажил нь тэгэхээр одоо юу байсан бэ гэхээр За бид нараа төр засгаас 8А болон 12 дугаар оолгуудыг түшилж үйлдвэр барих энэ хүсэлтэд анх төр засгтаа тавьж эхэлсэн. За та бүхний сая харсан энэ 8А болон 12 дугаар оолгыг бол тухайн одоо Эрдэнэт хувь компани хувьцаа эзэмшигчдүүд бол анилсан. Тэгээд одоо аймгийнхаа удирдлагууд, Эрдэнэт хотын удирдлагууд, төрийн өмчийн хорооныхонтой ч уулзаад за та бүхэн яг энэ хоёр оолгыг л манай компанид ингээд өгчөө. Ашиглах боломж олцоогоор нь хангацгаа. Эрдэнэт хотын одоо энэ зэстээр суурилсан энэ одоо үйлдвэрээс туршлагацсан энэ хамт олон эвлэлтэн нэгдээд нэгэн зорилгын доор нэгдээд одоо нэмэн өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг гаргаж болдгийг өөрсдөө ажлын байрыг ард иргэд нь хийж болдгийг за тэгээд нутаг орондоо маш их хэмжээний хөрөнгө оруулалт маш их хэмжээний одоо хашиг орлого оруулах энэ сайхан төслүүдийг хийя гэд
яриад очсон чинь нөгөөд мэдээж шууд хүлээж авал тэгдэг чи одоо наваа аваалгаа аваад хэлчихгүй шүү дээ. За тэгэнгүүт нөтөд одоо яасан гэж. За тэгээд бид 11 оноос хойш ингээд явхад маш олон жагсаал цуглаан зөвшөөрөл авахын тулд тэр үе чинь энэ манай компани чинь эрх мэдэлтэй мөнгөтэй хүн байгаа учраас энэ гэрээ хэлцээрийг энэ ажлыг болгохын тулд маш хот руу Эрдэнэтэд аймгийн захаа Эрдэнэ үйлдвэрт маш олон жагсаал цуглаан хийхэд тэнд баасан гар бие оролцоо явж ялаа. Хэрвээ 1-2 хүн эсвэл 10-20 хүн ч юм уу нэгдэн нийлээд ийм хүсэл шаардлага тавьсан бол мэдээж амжилт олохгүй байсан байх л да. Тэднэрт ягаад тэгэхээр мөнгө байгаагүй, эрх мэдэл байгаагүй. Гэхдээ тэднэрт байсан нэг том хүч нь юу вэ гэхээр олуулаа байсан гэсэн байгаа байхгүй. 16,000 хүн. 16,000 яг хууль ёсны тэр бүртгэлтэй барь материал бүх юм ингээд ном журмтайгаа бүрдүүлсэн ийм хүмүүс биднэрт одоо ингээд ажиллах боломж олцоог хангаа. Наад энэ саяны нэр дурдаад байгаа 2 овоолго дээр бид тэр катодын дис боловсруулах металлургийн үйлдвэр барих боломж олцоог олгоо гэд бөөнөрөө нэгдээ шахаад жагсаад өлсөөд ингээд тэмцээд эхлэнгүүд яалтчгүй одоо Эрдэнэ аймгийн удирдлагууд буурт хийж эхэлсэн. Эрдэнэ төлөвлөлт их юм буулт хийж эхэлсэн. Төрийн өмчийн хороондох буурт хийж эхэлсэн байна. Тэгээ яг энэ үйл явцыг энэ хөндлөнгөөс нь хараад зогсчихсан. Орхон аймгийн бусад ард иргэдэн ч гэсэн бас зүгээр суухгүй шүү дээ. Хүүе эдэртэйгээ бас нэгдэх ёстой юм байна. Нэгдэн нийлж гад зорилгоо одоо хүрэх ёстой юм байна. Амжилтанд хүрэх ёстой юм байна гэд бүр олноороо тэр компани дээр ховцоо эзэмшиж орч бүр олон болцоос юм байна л. Хувийн нийлүүл хууль ажиллагаа одоо 2010-аас 16 оны хооронд явагдсан. Энэ хугацаанд 24,500 хүн. За энэ дээр насан туршаагүй хүүхдүүдийн бүртгэлийг би хэлсэнгүү. За нээлттэй одоо компани дээр 660 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт анх бол цуглаж ирсэн. Энэ саяны хэлсэн тэр 24,500 иргэн чинь болохоор зөвхөн насанд хүрэгчтэн гэж байгаа шүү дээ. Насанд хүрэгчтэн. Гэтэл насанд хүрээг одоо өөрхөн хүүхдүүдийн нэр дээр ч гэсэн за нэг 10% аваад тэгээ 5% аваад тэгээд энэ хүмүүсийг нийлэх юм бол 50-60 мянга болно гэж байгаа байхгүй. Ийм олуулаа болоод өдрөөс өдөрт одоо өсөн нэмэгдээд ингээд хамтдаа шахалтай үзүүлээд ихсэн чинь бол яалтчгүй нөгөө хэд чинь 2 овоолго дээр одоо үйлдвэр барих эрхийг нь бол өсөн л юм байлээ л дээ. Эрдэнэ төлөвлөрийн технологи дарахгүй авуулгуудаас ялангуяа 8-12 дугаар авуулгууд гэх юм энэ авуулгуудыг ашиглахаар олон удаагийн бид нар хөдөлгөөн өрнүүлсэн, санаачлал өрнүүлсэн, за хэвлэлийн баг хурлууд хийжсэн, чагсаал цуглаануудыг хийжсэн. Нэг удаагийн толон үний оролцоотой бас нэлээд олон хоногийн өсөглөн хүртэл ингээд зарлж ирсэн. За энэ бүгдийнхээ үндсэн дээр бол 2012 оны 4 сарын 26-ны өдөр төрийн өмчийн хорооноос бид нар 8 12 дугаар авуулгуудыг ашиглах юм анхныхаа бичиг баримтуудыг авч чадчихсан. За энэ гэрээ байгуулсны дараа 2015 оны 10 сарын 30-нд Эрдэнэ төлөвлөр аймгийн иргэдийн төлөвшөө хурал Десерт нөхцөл компани 3 тал элсэн хөдрийн нугаалга ашиглах гэрээ гэж байгуулж чадсан. Энэ гэрээг бол 3 жилийн хугацаанд байгуулахаар болоод асуудал нь шийдэгдсэн. За ингээд бид бүхэн 3 жилийн хугацаанд ингээд үйлдвэрээ барья гэдэг одоо ямар ч сан олон жил жагслаа цуглаа. Яг хооронд бид бүхч явахт нь цалин өлс байхгүй. Өөрөөсөө бүх зүйлийг гаргадаг. Хөвцөө зэмштэй айлуудаар явдаг. Тэгэл сайн ч хэлүүлээ, муу ч хэлүүлээ, их ч юм туулсан. Ар гэрийн асуудал маш олон хүн дээр нь бол хүн дээр туссан. Энэ үгдийг даван туулаад ямар ч нэг үйлдвэр марх гэрээнийхээ хэмжээнд байгуулад аваад яг ингээд 15 оны 10 сарын 30-наас яг үйлдвэрээ марж эхлэн гэсэн чинь санаа нь багтамгүй бэрхшээлтэй тулгарсан. Нөгөө тэд зураг төслөө боловсруулад энэ катодын зэс барьна гэдэг чинь одоо ямар хэмжээний үйлдвэр байх юм, ямар хэмжээний хөрөнгө оруулалт орох юм бэ гэд мэрэгжлийн хүмүүстэй уулзаад хэлсэн чинь наа үйлдвэр чинь бол ойролцоогоор 60 орчим сая доллар. За тухайн үеийн одоо үед чинь долларын анс чинь 1950 60 орчим байсан юм билээ л дээ. Тухайн үеийнхээ аншаар 120 тэрбумаар үйлдвэр чинь босноо гэдэг сонсоод бол нөгөө хэд чинь бол шоконд орсон. За бараг настай хүмүүсийн баг цус харахаа алдсан байх. Тэгээ 120 тэрбум 2015 оны 120 тэрбум гэдэг чинь санаа нь багтамгүй юм шүү дээ. Одоо ч их мөнгө байхгүй. За тэгээд мухардалд оршоод одоо яах юм бэ чинь? Энэ 24,500 хүн байгаа ч гэлээ энэ хүмүүд дундаас усаж чадахгүй шүү дээ гэдэг ингээд байж ах яг тэр мөчт бол энэ сэрдний хувь гэдэг төслийг анх санаачилсан тэр олон хүмүүсийг өдөртөн зохион байгуулж өдөртөжсэн тэр алтан хуйг гэдэг тэр захирал болохоор
бодож нэг маш оновчтой нэг шийдлэг гаргасан байна. За тэр нь юу вэ гэдгээр энэ 24500 хувьцаа эзэмшигчтэй энэ Desert-ний хувь хэмжээний цаасан дээрх компанид нэг маш том баялаг байсан. Яагаад тэгэхээр эдгээр бүгдээ хамтаараа тэмцээргээд одоо Эрдэнэ төвлөрөөс гарсан тэр маш ядуу дэсийн агуулгатай тэр 8А болон 12 дугаар овоолгыг ашиглах хэрэгээ компани тэр авч чадсан байсан байхгүй. Энэ чинь өөрөө маш их мөнгө шүү дээ. Тухайн тээ зүгээрээ ярих юм бол энэ овоолгыг одоо эдийн засгийн хэрэгтэнд оруулж чадах юм бол ойролцоогоор 900 орчим сая долларыг олж болно гэсэн тийм төсөөлөл тэдэрт байсан. За ийм ч учраас нөгөө алтан уяг чи янз янзын хөрөнгө оруулагч нартай уулзаад за биднэрт бол ийм хэмжээний одоо мөнгө олж ирээдүйд босгож болох үз энэ сайхан хоёр овоолго байна. Тэгээ харин та нарт болохоор мөнгө байна. Тэгээ та нар хөрөнгө оруулаад энэ 60 сая долларын хөрөнгийг оруулаад энэ гидрометалл уургийн катодын цэс ялгадаг үйлдвэрийг маань бариад өгчих. Үүнийхээ төлөө та нар компани маань 70% хувьцааг аваа. За харин энэ 24500 иргэн бид маань болохоор үлдсэн 30%-ийн ногдол ашиг аваад үйл ажиллагааг чинь дэмжиж яваад өгье гэдэг. Ийм одоо гайхалтай сайхан саналыг тавиад ихэсэн чинь Алтан уягийн Бүлмөн Металс групптэй 15 онд уулзаад тэгээ гэрээ байгуулад 2016 онд хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулад явсан юм билээ. Бид нар ингээд энэ ажилдаа орсон. За ингээд ямар зүйлээр яах гэж чинь Германы Феростол группаар тээзүү хийлгээд Финландын Autotech компаниас тоног төхөөрөмж авахаар орчин үеийн сүлийн маш сайн чанарын Монгол 1 номерын үйлдвэр барья гэсэн зорилго тавьсан юм бол. За ингээд явахад одоо яг энэ асуудлыг хараад ороод Бүлмөн Металс компани манад бас хөрөнгө оруулъя. Тэгээд яг туу цаашлаад түлхэр гардуулах иймэрхүү гэрээгэр хийж орж ирж ясна. Нөгөө 24500 хувьцаа эзэмшиж бүр маш их баярлалаа. Тэгээ за ямар ч хэлсэн тэр их ойд онд багтахгүй байсан, төсөөлд орохгүйсэн тэр мөнгийг маань одоо хөрөнгө оруулагч гаргаад өгье гэж байна. Одоо ингээд үйлдвэр маань эхлэх юм байна гээл. Яг 2016 онд үйлдвэрийн ажлаа эхлэх бэлтгэл ажлаа хангаа явж исэн чинь санаанд багтамгүй бас нэгэн цоошин бэрхшээл шинээр гараад ирсэн. Ерөнхий сайдын хувьд бас та бүхэнтэй цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийж утсан. Би бол өнөөдөр сайн мэдээ дуулгана. Сүүлийн үед бол дандаа сайн мэдээ явж байгаа. Гэхдээ монголчуудын манд дуулах сайн мэдээг улс төрийн сонгуулийн дуйлаанаар зарим улс төрийн хүчин, зарим хэсэг бүлэг хүмүүс саар мэдээ болгож сонсох гээд байгаа учраас би өнөөдрийн энэ мэдээллийг хийж байгаамаа. За миний өнөөдрийн хийх гэж байгаа мэдээллийн гол зүйл бол Монгол Улсын хамтарсан Эрдэнэт үйлдвэр өнөөдөр бол 100% Монголын үйлдвэр болж байгаа гэдгийг би бас албан ёсоор зарлах гэсэн юм аа. Сайхан бэлгийн энэхүү мэдээллийн дараа Эрдэнэт үйлдвэрийн 49% хувьцаа эзэмшигчээр одоо худалдаа хөгжлийн банкныхан одоо манайхан Mongolian Copper Corporation гэж яриад тийм нэгс бөөнл дуйлан болж байсан. Эдний удирдлагууд нараад ирсэн байгаа байхгүй. Урд нь ингээд нэг 49% харьцдаг орцуудтай харьцаж болж байсан ч тэр монголчуудтайгаа харьцах боломж олдоогүй. Нөгөө хэд нь та нар одоо юу яриад байгаа юм? Манай компани өмчтөр одоо та нар орж ирээд үйлдвэр бариад тэрийг нь өөрсдөө ашиглах гэж тийм үж юу гэсэн та нар одоо цаашаа явцгаа гэж хэлээд бүр үйлдвэрийнхээ одоо тэр хашаарамж бүр оруулахгүй. Ямар ч одоо тэр ажлаа эхлүүлэх боломж олцоог болохгүй. Ингээд хүнд байдалд оруулсан юм билээ л дээ. 49%-ийн. За энэ 3 талт гэрээн дээр болохоор 8-12 дугаар авалгуудыг 20 жил одоо ашиглан 3 жилийн дотор үйлдвэрээ барьж байгуулж болно гэдэг ийм томоохон гэрээг болон байгуулж барьсан. Гэхдээ энэ хугацаанд бол манайх тухайн үед үйлдвэр барьж чадаагүй. Монголын дис корпорац гарчсан учраас бид бидний ажилд бас одоо тодорхой хэмжээний саад ороод бас ингээд ажил маань явахгүй гацаах зогсоох ийм асуудлууд бас үүссэн. Эрдэнэ үйлдвэрийн хашаанаар ороод бид нар ихнүүд овоолныхаа бүгдээ ээжид авах бүх зүйлүүдээр бас ингээд цаад болж ирсэн. Ингээд 49%-ынхантай уулзраа болж чадахгүй, Эрдэнэт үйлдвэртэй уулзраа болж чадахгүй, үйлдвэрийн барилга бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж чадахгүй ингээд бүхэл бүтэн 3 жилийн хугацааг алдах хугацаанд бол юу болсон бэ гэхээр нөгөө хөрөнгө оруулагч анхны хөрөнгө оруулалтыг хийжсэн тэр Бүлмөн Металс гэдэг компани гараад хаяа явчихсан. За тэгээд энэ компани Desert-ийн хувь гэдэг компани бол одоо дампуурхад яг бэлэн болсон, ерөөс өнөө маршрут дампуурт бэлэн болсон. Дээрээс нэмээд нөгөө Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээ угааштай 3 жилийн хугацаанд энэ үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан байна гэсэн. Тэр нь ингээд хугацаанд дуусаад хүчингүй болохдоо болчихсон. Өөрөөр хэлбэл ер нь Эрдэнэт хотын тэр нэгдэн нийсэн тэр 24500 иргэний одоо 7-8 9 жилийн турш хийсэн тэр олон тэмцэл, жагсаал, үүсгэлэн энэ бүх тэмцлүүд нь ямар ч үн цэнэгүй, ямар ч одоо үр ашиггүй болохдоо тулсан.
үнэхээр энэ хугацаанд 2010 оноос 19 оны хугацаанд Цэцэрлэгний өв компани төлөө энгийн хувьцаа эзэмшил бүх сэтгэл зүрхээ гаргаж авсан. Маш олон энэ одоо энэ хувьцаа эзэмшигт хамдууд тийм ээ өртөлгөөсөн одоо ээжүүд, аавууд, хүүхдүүд, насан турсан одоо залуучууд энэ төслийн хойноос үнэхээр сэтгэл зүрхээ гаргаж энэ олон урт хугацаанд энэ Цэцэрлэгний өв компанийг хөл дээр нь босгох гэж чин сэтгэлээсээ жирийн иргэд яаж сэтгэл гаргаж явж болдог, сайн дураараа явж болдог тэр бүгдийг болоор гаргасан. За ингээд 3 жил хугацаа дууссан гут нь одоо газарч байхгүй болчихад юу ч байхгүй гэрээ хэлцээрч байхгүй болоод одоо ингээд одоо дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг юм дээр тулсан. Ингээд Цэцэрлэгний хувь компани дампуурхтай бүрэн тулцсан нөгөө олон жил хийсэн тэмцлүүд нь ингээд үр дүнгүй болоод гацсан ийм байдалтай байх үед бол тухайн үед одоо тэр энэ Цэцэрлэгний хувь компаниг анх үүсгэн байгуулгаас нь ахуулаад тэр олон хүмүүсийг удирдахжсэн Алтан хувь гэдэг хүн бол бас тийм хүнлэг шийдвэрийг гаргасан юм билээ. За би бол одоо цааш тийм компаниг үнэхээр авч чадхад боллоо. Тиймээс энийг одоо цааш нь авч яваад энэ хүрхсэн ажлын маань үр дүнд хүрэх өөр хүмүүс одоо энэ компаниас шилжүүлээ гэж хэлээл өгөөл явсан юм билээ л тэр Алтан хувь гэдэг захирал. Ингээд 2019 онд Алтан хувийг манай ажил дээр ирсэн. Одоо энэ манай энэ 4 хорооны дарга Төлгөн Тамиргийн залуутай хамт ирээд тэгээд надад санал тавьсан. За Эрдэнэ төлөвлөрөөс гэрээ цуцалчлаа. Тэгээд бид нэр ажиллах боломжгүй боллоо. Блумон Металс бол үргэлжлүүлж нэг хөрөнгө оруулалт хийхээ боллоо. Тэгээд ийм шалтгаануудын улмаас бол хэцүү байдал үүссэн. Тэгэхээр юу нэ гэрээгээс сэргийгээд тэгээд цааш нь үргэлжлүүлээд ингээд хөрөнгө оруулалт хийгээд энэ олон мянган хүний үйлдвэрийг барьж өгөөч гэдэг ийм хүсэлт бол надад тавьсан. Тэгээд тухайн үед бол одоо энэ гонгорын галсан нэмгээд манай хамтрагч одоо манай тузын дарга залуу ингээд бид хоёр дээр бол ирж уулзсан. Тэгээд тухайн үедээ бол судалж үзээд ер нь бол хуулийн зүгээс гаргалгаа байгаа юм байна. Ажиллах бололцоогоор нь бол хангаагүй юм байна. Гэт энийг нь бол бид нар ярилцаад харилцан тохиролцсны үндсээр бол энэ компанийг бид нар авсан. Батхүйгийн Мөнхбаатар захирал гонгорын галсны ингэж хөрх ингэж орж ирээд бид нартай уулзаад за энэ төслийг чинь хэрэгжүүлээ явъя. Бүх хэрэгслийг одоо ирээд нэг 5 хүн бид нартай дэмжиж хамжаал тусалцаад яв гэсэн. За ингээд сэтгэлийн дуудлагын хүмүүстэй ингээд холбогдоод за ямар ч юм бид нар чинь яг үйлдвэрийн тухай үед байх мөрөөдөл сайхан байгаад байдаг одоо ингээд юу ч байхгүй газар нь ч байхгүй гэрэл зэрэн хугацаа дууссан ийм хэцүү нөхцөлд энэ хүмүүс орж ирээд ингээд одоо бид бүхэн дахиад хамтраад нэг баг болоод ингээд явсаар. За Мөнхбаатар захирал Цэцэрлэгний хувь компанийн гүйцэтгэх захирлаар томилгосныхаа дараа одоо нөгөө тэр олон бичиг баримтууд тийм ээ тэр бүх юмнуудыг ингээд хамтран хөрөнгө оруулж байгаа тэр найзтайгаа хамт ингээд шалгаад үзсэн чинь тэр Эрдэнэ төлөвлөрийн хашаанд тэр 8А болон 12 дугаар овоолгод төсөлн барих ёстой байсан үйлдвэр барих ёстой байсан ажил нь Цэцэрлэгний хувь компани буруугаас болоогүй байсан юм билээ. Энэ болохоор Эрдэнэ төлөвлөрөөс шалтгаалсан болохоор энэ дээр бол бидний буруугаас болоогүй учраас энэ гэрээ сунгах ёстой юм байна. Энэ асуудлаар шүүхэд хандж болох ёстой юм байна гэж шийдсэн байт юм билээ. Тэгээ мөн одоо энэ олон мянган хүний хувь заяа төссөн ч юу яасан юм мэдэхгүй. Яг тухайн үед нөгөө анх тэр үйлдвэр бариулахгүй эсэргүүцэжсэн шууд их зогсоож ирсэн тэр Эрдэнэтийн 49%-ын чинь ингээд хөөгдөд гарчихсан. Буцаад Эрдэнэт үйлдвэр ингээд 100% одоо төрийн өмчөд шилжчихсэн. Ийм одоо цаг үе эзэгтэй байдалд таарсан юм уу мэдэхгүй. Ямар ч л байсан тэр бүхэн одоо ингээд шүүхт хандж заргаа аваад үйлдвэрээ барих боломжтой болсон. За 2019 оны 7 сарын 10-нд бид нар анхны шүүхийн хэмжлэлээ гаргаад за 2020 оны 11 сарын 7-нд бол бид нар Орхон аймгийн иргэний иргэн анхан шатны шүүхтэр бол ялсан. Тэр шүүхтэр бол нөгөө Эрдэнэ төлөвлөрийн зүгээс бол Цэцэрлэгний хувийг ажиллах болцоогоор хангаагүй байна гэж тогтооод ингэж ялсан баг. За дараа нь бол 2021 оны 1 сарын 7-нд давах шатн дээрээ 7 сард бол улсын дэд шүүхтэр бол Эрдэнэ төлөвлөртөө хэвлэрээд ингээд компани эргэцэн хувьд бол ажиллах боломжтой болж ирсэн. Энэ үйлдвэрийг барьж байгуулагдасаа гэж хүсэж мөрөөдсөн. 24500 хувьцаа эзэмшдээс одоо бараг 2000 гаруй хүмүүсүүд нас орсон байна хүмүүсүүдээс. Тэгэхээр энэ хүмүүсүүд бол бас сайн цагийг ч үзэж чадаагүй. Үйлдвэр барьж байгуулах нь бол нийт хувьцаа эзэмшигчдийн чин сэтгэлийн мөрөөдөл байсан. Цэцэрлэгний хувь компанид одоо шинээр удирдах бүрэлдэхүүнд нь орж ирсэн энэ Мөнхбаатар галсны яам гэдэг нь хоёр ирхэм. Ямар ч хэлсэн тэр алдагдсан эрхээс сэргээж авсныхаа дараа бол за цөмөр ямар ч хэлсэн
үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гэн шүү гэдгийг одоо зөвхөн харуулах хэрэгтэй гэж үзээд хамгийн анхны одоо хөрөнгө оруулалтыг хийж үйлдвэрийн барилгыг барих хэрэгтэй тэр газар шороны ажлыг шууд эхлүүлсэн. За үүнийг нь харсан тэр нөгөө 24,500 иргэнч бол өстө үнэхээр магнагаа хагартал баярлсан байгаа. Хөөх ийм зүйл болох гэж юм байдгаа. Бид нэр 10 хэдэн жил тэмцээд эхний ажлыг хийж чадаагүйсэн шүү дээ. Ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ? Бидний мөрөөл бэлгэн байх шүү дээ гэж бөөнөр маш их баярлалаа тэрвэрлдэл бөөн л юм болсон юм байлээ. За ингээд бүтээн байгуулалтын ажил эхэллээ. За ямар ч байсан бид нар ингээд үйлдвэр маань нэг энд баригдана гэдэг. Яг энэ одоо 12 дахь отволын урд айгүй том юм талбай 3.8 газар манай үйлдвэр барьж байгуулагдаж эхэлсэн. Анх бид нар бол үлгэр домог шиг санагдчихэл үйлдвэр баригдаж байгаа дөө 10 оноос ижил 2020 онд л анхны бүтээн байгуулалт хийж болохоор 9-10 жил үлээсэн хүмүүсүүд. За бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бол хувьцаа эзэмшсэн чин сэтгэлээсээ оролцсон маш олон хүмүүсүүдийн богино хугацаанд хийх ажлуудыг бид нар бүгд сэтгэлээр хийдэг байлаа. За тэгэл хог цэвэрлэгээ хийх, барилгын ажлууд, юм зөөвөрлөх ажлууд, хураах ажлууд, ажилчдын гэрээг барьдаг, хавртаа очныг барьдаг, застайг янзалдаг. Тэр гэрүүдийг бид нар бүгдээрээ барьж байгуулдаг байлаа. За тэгэл анхны нүүрс юмнууд буун, нүүрсээ хүртэл очиод ирэмгөө очиод буулгаал нүүрсчд болоод явж байна. Гэт бүхэнд хүн болгон чин сэтгэлээсээ хөшин залуу гэхгүй бүгд оролцож ирсэн. За ингээд мань үйлдвэр өнөөдөр хэмжээндээр одоо яг үйлдвэр барьж гисэн чинь нөгөөх цар тахлын хүнд юу тусаад хил гал хаалтаа үйлдвэр барьж гисэн чинь ингээд одоо бас л давгчгаас саад хүчин зүйлүүд тулж байгаа хөөхгүй. Гэтэ цар тахлаас илүү хүндрэлтэй бүр ноцтой асуудал нь юу байсан бэ гэдгээр хөрөнгө оруулалт байсан юм бэл. Хөрөнгө дутаад байсан юм бэл. Бүгд л мэдэндээ энэ нөгөө бид бүхэн өөрсдөө байсан бүхэл хөрөнгөө гаргасан боломжтой байсан. За дээрэс нь бол одоо энэ манай гасны юмын ах санчиргээ дүн байгаа. За тэр хасаа бол тэр 2 сая доллар бас зээлсэн тий. Одоо ч төлөөгүй л явж байна. Ингээд бол мөн бол жижигхэн бол зээлдэгч нар гэл одоо зөндөө хүмүүсээс бид нар бас мөнгө зээлсэн. Тэгээ ер нь бол одоо энэ Батбаяр Ихтэйвний Батбаяртай уулзтлаа бол бараг нэг 7-8 гаруй тэрбум төгрөгийн өр тавьсан. Тэгээ энэ анхны нэг хөр суулалт те энэ бүгдийнхээ бид нар эхлээд зураг төслөө батлуулах те тэгээд анхны жижиг захиалгуудаа хийх, жижиг кемп барих гэд ингээл явж исэн та. Өрийн занга. За Ихтэйвний Батбаяр гэдэг хүн яаж яваад энэ дэсгэртний хувь дээр ороод ирв? Хэн таныг одоо холбон зуучилж хөрөнгө оруулж оролцсон? Агуу ер нь бол бит хоёр өмнө бас хамт нэг сургууль сурж исэн. Тэгээд Батбаяр Америкт Монголын элчин сайдын яамд ажиллаж байгаа. Монголд ирсэн энэ нөгөө тарил эрхлэлтийг дэмжих санд бол ажиллаж исэн. Тэгээ хилтэй устай энэ татварт олон жил ажиллаж исэн бас мэргэжлийн болохоор нь бас хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаач. Тэгээ энэ хөрөнгө оруулалт татах ажлыг хамтарч хийя гэдэг. Тухайдаа бол ингэж ярьж исэн. За барилга хот байгуулалт орон сууцчлалтын сайд Батамгалангийн төрсөн дүүв болох одоо тийм ээ. Ихтэйвний Батбаяр гэдэг залуу бол тийм хөрөнгө чинээтэй баян чинээлэг хүн бол огт байгаагүй. За энэ Тэсэрдний хувь компани хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар энэ Батбаяр томилогдох үедээ бол өөрийнх нь жилийн орлого бол 47 сая төгрөг. За эхнэр Инхмагийнх нь жилийн орлого бол 38 сая 500 мянган төгрөг. 200 сая төгрөгөөр үнэлэгдэх ганц цуслангийн байшинтай. За 510 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus 5 болон Range Rover маркийн 2 машинтай. Эхнэр нөхрөө хоёр нэг машинтай байх нь шүү дээ. За 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. За 184 сая төгрөгийн бол хадгаламжтай. X тайлан гаргадаг. Өөрөөр хэлбэл ямар ч одоо хөрөнгө мөнгөгүй BAT Development Partners гэх нэртэй цаасан дээрх компанитай ийм л хүмүүс байсан гэдэг нь бол альтай тэмцэх газарт тухайн үед гаргаж ирсэн хөрөнгө оруулалтын мэдүүлгээс нь тодорхой харагддаг юм аа. За Ихтэйвний Батбаяр гэдэг энэ нөхөр одоо Тэсэрдний хувь компани хөрөнгө оруулалт хариуцсан захирлын халамжлалаар томилогдсныхаа дараа бол Мөнхбаатар Галсны яам гэдэг энэ хоёр захирлынхаа дагуулад 2020 оны 12 дугаар сард
За одоо бид хоёрыг нэг хоёр мөнгөтэй хөрөнгө оруулж чадахгүйс нэг хоёр ахтайгаа уулзуулъя гэж хэлээд хот руу авч ирсэн. За тэдгээр одоо энэ хүмүүстэй уулзсан тэр хоёр хөрөнгө оруулагч нь хэн бэ гэхээр Хос мөнгөн зам компани төлөөлөн удирдах зөвлөлийн дараагаар тухайн үед ажиллаж исэн аргичаа хөвгдөг бизнесмен байсан. За нөгөөх хүн нь болохоор Эм Ойл группийг үүсгэн байгуулагч одоо энэ улсын хурлын гишүүн Пунсалмагийн эр нөхөр Рашин Батбаяр гэдэг хүн байсан юм байл. За энэхүү уулзалтын үеэр төсөв танилцуулж явах үедээ бол Батбаяр тухайн хоёр хөрөнгө оруулагчтай юу хэлсэн бэ гэхээр за энэ Тэсэрдний хувь компани болохоор ингээд 30%-ийг нь 24500 Эрдэнэ хотын иргэн ингээд эзэмшиж байна. За 70%-ийг нь болохоор миний одоо эхнэрийн нэрт ирэх яг одоохондоо бол X тайлантай байгаа BHD Development Partners гэдэг компаниудад эзэмшгээр болчлоо. Яг манай энэ компаниар дамжиж бүх хөрөнгө оруулалтыг хийж энэ үйлдвэрийг барья. За та хоёр одоо эхний ээлжинд нэг 15 сая доллар энэ хөрөнгө оруулалтыг гаргаж байгаа. Тэгээ үүний чинь төлөө та хоёрт компанийн хувь цааны 33% өгье, би өөрөө 34% ингээд гуруулаа энэ компаниг адил тэгш хэрэгтэй ингээд хамтран эзэмшээд ингээд манай хөрөнгө оруулалт хариуцаад явъя. Өөрөөр хэлбэл Тэсэрдний хувь компани 70%-ийг хувьцааг эзэмшиж байгаа энэ компаниг гуруулаа 33%-аар ингээд хуваагаа эзэмшдэг болчихё. За хэрвээ эхний энэ 15 сая долларын хөрөнгө оруулалтыг ороод ирэх юм бол энэ газар шорооны ажил дээрээ өргөжлүүлээд үйлдвэрийн бүтээн байгуулалтаа нэг 40 орчим хувьтай болтолцох мөрөөр явуулж боломж байна. За 40 орчим хувьд хүрснийхэн дараа ч оруулах юм бол одоо арилжааны банкуд дээр очиод тэр бүтээн байгуулалт банк барьцаа тий тэр овоолго бүх нөө барьцаанд тавьж гаад арилжааны зээл авах замаар энэ үйлдвэрийг дуусгах боломж олцоо байна гэж хэлэхэд бол тухайн хоёр нь бол зөвшөөрсөн юм байна л. За энэхүү уулзалтаас яг 3 сарын дараа буюу 2021 онд одоо Хос мөнгөн зам компани төлөөлөл удирдах зөвлөлийн дараагаар тухайд ажиллаж исэн энэ бизнесмен архичаахүү 25 тэрбум төгрөгтэй тэнц хэмжээний шатхууныг Lex Oil гэдэг хэмээх компаниас зээлээр аваад Инх тайвны Батбаярын BHD Development Partners гэдэг компани руу өгсөн. За BHD Development Partners гэдэг компани болохоор тухайн одоо тэр шатхууныг нь одоо энэ манайхаас очиж хөрөнгө оруулалт шүү гэж одоо Тэсэрдний хувь компани руу шилжүүлж өгсөн. За тэгээд Тэсэрдний хувь компанийхан болохоор тэр их хэмжээний тэр шатхууныг нь одоо хижнээж вогоон шатхуун байсан тийм ээ. Тэрийг нь бол одоо янз бүрийн компанид худалдан борлуулж олж ирсэн орлогоос нь бол тэр үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлууд бол маш эрчимтэйгээр бол үргэлжлүүлсэн юм байдаг юм билээ. За харин одоо Эм Ойл-ийн группийн эзэн тэр Батбаяр гэдэг хүн одоо ямар хэмжээний хөрөнгө оруулсан гэдэг нь бол бэ гэхээр за тэрээр бол яг хэдийн хэмжээний хөрөнгө оруулалтыг Тэсэрдний хувь компани руу оруулсан баримтыг нь бүрэн олж чадаагүй ч гэлээ. За бидэнд олдсон байгаа баримтаас үзэх юм бол бүгд найрамдах хятад улсын Шинжаан Шинфа компанид олох ёстой байсан тэр 100 одоо 20 орчим тэрбум төгрөгийнхөө одоо 6.8 тэрбум төгрөгийг нь бол 7 удаагийн гүйлгээгээр BHD Development Partners компани руу шилжүүлсэн баримтыг бол одоо та бүхэн одоо харж байна. Энэ 15 сая долларыг яг бүтэн орж дуусгад манай үйлдвэр юм бол 30-аас 35 40 орчим хувьтай бол бид нар хийсэн байна. За энэ үүгээрээ бол бид нар худалдаа хөгжлийн банкнд барьцаалах хэлбэрээр үзүүлээд за худалдаа хөгжлийн банкнд барьцаалж байгаа бид нар төслийн зээл авсан. За ингээд бид нар худалдаа хөгжлийн банкнаас 30 сая долларын зээл аваад ингээд нийтдээ ер нь 15 орчим сая доллараар бид нар үйлдвэрийн 70% ашиглалтанд оруулсан байна. ...2022 оны 11 сард анхны үйлдвэр маань анхны холболтод ээж, залгалтад ээж анхны туршилтынхаа цэцэг гаргаж ирсэн. Бид хэд бол одоо яг энэ үйлдвэр дээр явагдчихсан томоохон энэ баярт үйл явдал бидний хувьд бол маш том баярт үйл явдал байсан. За ингээд анхны зэс гарсан түүхүүл явц маань байгаа. Манай хувьцаа зэмжтэн бүгдээрээ очиж цуглаад, зэсээ хараад, бодитоор нь хараад, зэсээ бариад, дээр нь гарын үсгээ цуглуулад, ингээ 3-4 мянган хүний гарын үсгээ зурсан одоо зэс автомат маань өгөхөд хадгалагдаж байж байдаг. Анхны зэс гаргаж явахд яг тэр өдөр би тэр EWC-тэй өөрөөр анхны зэсийг яг гаргаж явахдаа би тэнд яг ажилтнаар би зогсож ялаа. 16 жил амьдралаа зөрүүлсэн яг над шиг маш олон хүмүүс байгаа байхгүй юу? Бид нар бүтээн байгуулалтын үед ч тэр зэс гаргаж байгаа үед ч тэр хувьцаа эзэмшигч гэсэн энэ үйлдвэрээ гэсэн чин сэтгэл үйлдвэртээ туслах гэсэн бас энэ чин сэтгэлүүд нь ч гэсэн бас явж л ийсэн. Бид нар
яг энэ овоолгууд бий болгож байгаа үед машин юм том талбай дээр цасан шуурга унгарлцсан цас масыг хэдэн одоо 50 60-уула 10-аас 14 хоногийн хугацаанд тэр өвлийн тис хүүтэнд жавруулсан яг тэр тис хүүтэнд бид нар тэр талбай малбайгаа цэвэрлээ. Гэтэ бид нар бахархалтай сайхан байсан. Тэр үйлдвэрийн бүтээн байгуулалт тэр бүх юмд гар бие оролцож байгаа хүмүүсүүд ч гэсэн өнөөдөр өөрсдөө бахархаа сууж чаддаг ийм сайхан үйл явцад болж исэн. За ингээ өгүүлбэрийн анхныхаа зэсийг ялгаж явах мөчтөл бол тэр Эрдэнэтийн тэр 24500 хувьцаа эзэмшигч бол бүр үнэхээр их баярлсан юм билээ. Бүр тэрвэрлдэж уйлалдаал. Гэхдээ ойлгох цаашаа шүү дээ. Энд ч одоо 10 бараг 10 хэдэн жил хүсэн үлээсэн одоо хүүхдэн шүү дээ. Олон мянга иргэдэй тий. Тэмцэж, ягсаж тийм ээ. Бүрстэ бүхэл юмаа зориулаад ямар ч цалин хөлсгүйгээр тэгтээ энэ үйлдвэрөө ашлтны орчуул юм бол ирээдүйд өнөөс өгөөж нь хүрдэн шүү. Ирээдүйд энэ үйлдвэрийн эзэн гэгдэж аван шүү гэсэн тийм бас гоё хүсэл мөрөөдлийг агуулж байсан болохоор нөгөө хэд ч ингээл хувьцаа эзэмшигчтэй баярлалаа байгаа шүү дээ. Тэр 20 хэдэн мянган хүн баярлалаа. Гэтэл үйлдвэр дээр бол асуудал арай өөр байсан юм байна лээ. За Десертний хувь компани үйл ажиллагаа хэдийгээр ажилласан ч гэлээ цаашид энэ компаниг одоо ямар ч доголдолгүй катодын дэс боловсруулах үйлдвэрийг цаашид тогтвортой ажиллуулах шаардлагатай одоо 4 одоо хөрөнгө оруулалт шаардагдсан. Тэр нь болохоор их хэмжээний хөхрийн хүчлийг татаж авах, худалдаж авах ажил байсан. Хоёрдугаарт болохоор тэр 8А болон 12 дугаар овоолгын тэр том бүхэл одоо уул нурагч юм ээ. Одоо машинаар тээвэрлэж одоо буулгалт хийх, өдөр тээврэх, буулгах, шинэ овоолгох үүсэх шаардлагатай маш их хэмжээний хөрөнгө одоо шаардлагатай болсон. За мөн химийн бодис худалдаж авах шаардлагатай болсон. За мөн цахилгааны тасалдалгүй байдлыг хангах. Өөрөөр хэлбэл одоо тэр шууд тэр тог цогцон шумдах чаддаг учраас тэр нэг өндөр даралтын генератор, шатуунаар айлтгах тэр генераторыг худалдаж авах зэрэг одоо энэ одоо шаардлагатай болсон. Багадаа хамгийн багадаа гэхэд 10 орчим сая долларын хөрөнгө оруулалтыг нэмж одоо оруулахгүй бол энэ үйлдвэр маань ингээд доголдох, дахиад нөө үйл ажиллагаанд зогсох тийм эрсдэлтэй байдал орсон юм билээ л дээ. За тэгээд Десертний хувь компанийн чинь болохоор Эрдэнэтийн тэр ханган нийлүүлэгч тэр маш олон одоо тэр хувийн компаниас ахвал хувийн эрнээс ч гэсэн хамаагүй онцлог хэмжээний зээл авчихсан. Бараа материалууд тэгэл тэр олон хүн ажиллах шаардлагатай бүчнөөн зардал гарч байгаа шүү дээ. Маш их хэмжээний зээл авчихсан. Дээрээс нэмээд тэр компанийнхаа тэр тусгай зөвшөөрөл тэр том овоолго баялгууд үйлдвэр тэр тоног төхөөрөмж бүх юмаа худалдаа хөгжлийн банкнд тултлан зээл аваад 30 сая долларын зээл авчихсан учраас нэмж зээл авах боломжгүй болчиход байсан. Тэгээ одоо яах вэ? Яаж одоо ингэж зээл авах вэ? Яаж дахиж тэр 10 сая долларын хөрөнгө оруулалтыг олох вэ гэж яг тэр эцэгтэй мөчд бол нөгөө хөрөнгө оруулалт хариуцсан захирал Батбаяр чинь нэг саналыг бариад төлөөлөл төсөв зөвлөлийн гишүүдээр орж ирсэн юм байна лээ. За тэр нь юу вэ гэдэг ихлээр бол за би гадны компаниудтай ярилцлаа. Terrafigura FTE гэдэг компани бол манай компанид 50 хүртэлх сая долларын зээлийг бол өгье гэж байна. Өөрөөр хэлбэл ирээдүйд танахаас гарч байгаа бүх зэсийг чинь манайх зөвхөн худалдаж авъя шүү. Өөр компани танаар өгөхгүй шүү. Тэгээд ирээдүйд одоо тэр өгөх ёстой зэсийг чинь төлбөрийг нь 20 сая доллартай тэмцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг та бүхэнд одоо энэ BAT Development гэдэг компаниар дамжуулж өгмөр байна. Өгж болно гэж байна. Тэгвэл энэ Terrafigura компанийн зүгээс бол ямар шаардлага тавьж байна вэ гэхээр нэгэнт одоо би энэ хөрөнгө оруулалтын энэ урьдчилан төлбөрийн BAT Development гэдэг компаниар танах руу дамжуулж өгч байгаа учраас буцаагаад тэр зэсээ авахтаа бол зөвхөн энэ BAT Development дээр авна гэж шүү. Тэгээ та нар яах юм бэ? Энэ одоо хилтлийн болцлыг нь зөвшөөрөх юм уу зөвшөөрөхгүй юм уу гэд тулгалт хийхэд бол үнэхээр одоо тухайн үед атсан шалгаанд орсон галан ажинд орсон байсан учраас бол за одоо хамаалга. Манайхаас гарч байгаа бүх зэсийг бол юу авчихаа. Тэр BAT Development Partners компаниараа одоо Батбаяр-ийг дамжуулаад цааш нөгөөдөө хамгийн гол нь тэр нэг хөрөнгө оруулалтаар бид нэр л одоо яаралт оруулж өгөөрэй гэж зөвшөөрсөн юм байна лээ. Тэгвэл энэ дээр нэг асуудал гарсан. Тэрний юу вэ гэхээр Монгол улсын одоо төрийн үндсэн зорилго нь юу гэхээр экспортыг дэмжсэн бодлоготой юм байна. Зүгээр Монгол улсад эцсийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд гадаадын компаниараа шууд тэрийг гаргаад гадаадын компаниас төлбөр мөнгө нь орж ирж байгаа тохиолдолд тэр гаргаж байгаа бүтээгдэхүүнд нь нөөцийн татварыг тооцдог юм байна л да. Нөөцийн татварыг тооцдог. Тийм учраас хэрвээ бид нэр одоо энэ Terrafigura руу ч ингээд өгөх юм бол манай компани дээр бол нөөцөөр бодогдохгүй. Харин дараа BAT дээр чи ингээд дамжаа дотоодын компаниар дамжаа гарах юм бол нөөтийн өр төлбөр үүсчих юм шиг үстэй гэж болгоомж бүр асуусан юм байдаг юм байл. Хурал дээр. Хурлын хуралдаан дээр бол Батбаяр юу гэж ирсэн бэ гэхээр
ингээд компанид ямар нэгэн ингээд нөтийн ачаал давхар ачаал үүсэхгүй үстэй гэсэн. За Батбаяр бол ерөнхийд нь тайлбарлаад араас нь өгсөн бэхэр Зэсэрдний хувь хийхээ гадар ямар ч нөтийн дарамт үүсэхгүй гэж хэлсэн. Зэсэрдний хувь компани дээр татварын ямар ч дарамт үүсэхгүй гэдэг сонссон даруйд бол за тэгвэл чиний одоо над оруулж ирсэн саналыг бид нар хүлээн зөвшөөрөх аргагүй юм байна гэж хэлээд тэр 2022 оны тэр хуралдаанаар одоо тэр бүх зэсээ тэр зөвхөн биетэйгээр заруулна шүү. Одоо тэр бүх хөрөнгө оруулагч одоо ингээд биетэйгээр дамжаад манайхаар орж ирэн шүү гэдэг нөхцөлийг нь зөвшөөрөөл тогтоолоо гаргаад явуулсан юм билээ л дээ. Бид нар чи ингээд нөгөө нэг хамтарч зүтгэж исэн тий ингээд найз нөхдөнд бид нар ихтгэлгүй байх юм бэ тий. Тэгээд дээрэс нь бол өөрийнхөө энэ найз дэлгэр жаргалыг санхүү хэрэгсэн захирлаар нөө нэгтлэнгаар авчраа тавьсан. Бүрэн санхүүгийн одоо удирдлага бол Батбаярын гарт байсан. Тэгэхээр ийм тузын хурал игээд энэ тузын хурал дээр Батбаяр өөрөө ингээд яриад ингэж анх бол энэ гэрээг бодолтооны гэрээг хийсэн. Гэтэл яг үүний дөнгөж дараах нь усан чинь нэг гайхалтай боломж гараад ирсэн. Тэр нь юу вэ гэхээр зэсийн үн одоо жил ирэх тусам өдөр хоног тутамд л ингээд дэлхийн зах зээл дээр үн өсөж шүү дээ. Тэгээд дэлхийн том үйлдвэрлэгч компаниуд ч юм болохоор зэсийн хойноос ингээд алдцдаг, зэсийг авахын төлөө ингээд бүжгэндэг, булаац алдцдаг яг тийм л юм байна л да. Гэтэл энэ худалдаа үйлчлийн магсыг санд болгосноор Японы Mitsui & Co гэдэг компанийн бол Зэсэрдний хувь компанийн тэрж уулзсан. За уулзаад өгсөн бэхээр танах чи ийм сайхан үйлдвэр барьсан юм биш үү? Тэгээд их хэмжээний зэс жилдээ 10 мянган тонн зэс гаргах юм биш үү? Манайх танах компани чинь зэсийг авъя л да. Биднэрт бол та нарт бас тэр нэг 20 орчим сая доллартай тэмцэх хэмжээний чинь тэр зэсийг чинь урьдчилбарыг өөрчлөөд өгчий л дөө. Тэгээд маш бага үүтэйгээр өгчээд та бүхэн маань цаашаа явчихсан шүү. Тэгээд хандангууд нь бол за нэгэнт одоо бид нэр төлөөлөл өдөртөх зөвлөлийн хуралдаад энэ зэсийг одоо ингээд гадагшин дамжин борлуулах өөрчлөлтөд зэсийг нөгөх бүх эрхийг ингээд энэ Батбаяр гэдэг хөрөнгө оруулалт хариуцсан одоо захирлаад даатгсан байгаа. Та бүхэн маань Батбаяртай маань уулзаад яг наад зэсээ хөрөнгө оруулалтаа ингээд оруулаад тэр бид нэр одоо буцаагаад зэсээрээ мөнгө төлөё гэдэг хэлцлийг хийгээл ингээд цаашаа явсан юм байл. За ингэж л одоо тийм ээ төмөн бэрхшээл мянган сорилтыг даван туулсны эцэд бол Эрдэнэт хотын тэр нэгдэн нийлсэн тэр 24500 хүний өсөл мөрөөдөл маань жинхэнэ утгаараа биелэлээ болсон. Энэ гидрометал иргэн үйлдвэр бол ямар ч доголдолгүйгээр ямар ч одоо санхүү гүнзгийчлэлгүйгээр цаашид жиг тогтвортой бүх боломж олцсон ингэж бүрдсэн юм аа. За ингээд энэ үйлдвэр яасан бэ гэхээр 2023 онд бол 22 сая 498,179 ам долларын үнээр борлуулагдах 2757 тонн катодын зэсийг за 2024 онд 51 сая 440,905 ам долларын үнээр борлуулагдах 5,755 тонн катодын зэсийг за 2025 онд 34 сая 599,720 ам долларын үнээр борлуулагдах 3,703 тонн катодын зэсийг хөрөнгө оруулалт хариуцсан захирал Батбаярын гэр бүлийн эзэмшилд байдаг BHT Development Partners гэдэг компани руу бол үг дууг нийлүүлсэн юм билээ. За тэгэхээр энэ хөрөнгө оруулалт хариуцсан захирал энэ инх тайны Батбаяр гэдэг хүн энэ Зэсэрдний хувь компанид хэдийн хэмжээний хөрөнгө мөнгийг босгож үзсэн байдаг зэмөрөд иргэд нь санаа л да тийм ээ. За тэгэхээр Батбаяр гэдэг хүн одоо энэ компаниар дамжуулаад за 2021 онд бол хамгийн ихний хөрөнгө оруулалт 15 сая долларыг за эхний 4 жилд нь 11% хүүтэйгээр за түүнээс хойш бол 14% хүүтэйгээр Зэсэрдний хувь компанид оруулж босгож өгсөн. За дараа нь бол мэдээж худалдаа үйлчлийн банкнаас 30 сая долларын арилжааны зээлийг тэр бүх бүтээн байгуулалт зарцуулж дийл авч энэ үйлдвэрээ дуусгасан. За хамгийн сүүлд болохоор энэ Японы Mitsui & Co гэдэг компаниас бол 20 сая долларыг одоо жилийн одоо 12.5% хүүтэйгээр мөн хөрөнгө оруулалт гэж босгож өгсөн байдаг юм аа. За тэгэхээр энэ Батбаяр гэдэг хүний энэ хөрөнгө оруулалтуудын нийлбэрийн удаад үзэхээр нийтдээ 65-аас 67 орчим сая долларын хөрөнгө оруулалт болчиход байна шүү дээ. Гэтэл зөрүүлээд энэ хүн Зэсэрдний хувь компаниас 108 сая 538,805 ам долларын үнээр борлуулагдах
нийтдээ 12,216 тонн катодын зэсийг авчихсан учраас Тэсэрдний хувь компани нөгөө 24,500 хувьцаа эзэмшигч нар чинь бас жигж өгч эхлэн шүү дээ. За бид нэр ямар ч хэлээс орус хөрөнгөний юм бэ? Бид нэр буцаага төлс өөр төлбөр маань юм бэ? Одоо нөгөө хөрөнгө оруулалтын үр зээлийнх нь одоо өөр төлбөр нь хөгдөж байгаа баха. Ер нь одоо компани маань одоо өөр төлбөрөөр төлөвлөлт дуусч байгаа баха. Магадгүй одоо ирэх жилээс тийм ээ. Энэ одоо Эрдэнэтийн 24,500 хүний маань олон жилийн хүсэл мөрөөдөл биелж одоо бид нэр анхныхаа тэр ноогдлоо шиг авч магадгүй байхаа гэсэн одоо тийм дэврэн гой хүсэл мөрөөдөлтэй байсан. Хүлээлттэй байсан. За гэтэл бод байдал дээр тийм зүйл огт болоогүй юм билээ. 2024 оны үйл ажиллагааны тайланг 2025 оны 4 сарын 1-ээс 4 сарын 30-ны хооронд яг бид нар өөрсдөө хувьцаа эзэмшигчтай компани үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, санхүүгийн авуучлагдсан тайлан, за өндөр одоо дүнтэй хилцэл, за дээрэс нь одоо төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох ийм үйл явц 2025 оны 4 сарын 1-ээс 4 сарын 30-ны хооронд болох ёстой байсан. За энэ үед энэ хувьцаа эзэмшигчтэй хурлыг одоо хийх гэсэн шаардлагатай материалууд ирээгүй. За тэрний тухайлбал Цэцэрлэгний компани санхүүгийн тайланы тэр тайлан дээр хийгдсэн аудитын тайлан. Аудитын тайлангаас бид нар юу харах гэдэг юм бэхээр Цэцэрлэгний компани ер нь нийтдээ хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Манай энэ төсөл. Бид нар яг хэдэн төгрөгөөр үйлдвэрээ барьцсан. За одоо бас зэсээ бас тодорхой хэмжээгээр борлуулалт эхэлчлээ, зараад эхэлчлээ. За тэгвэл одоо биднээс өөр зээлийн хэдийн төлж байгаа. Хөрөнгө оруулалтын хэдийн төлж байгаа. Хэдийн хугацааны дараа ногдол ашиг хүмүүсүүд гар дээр авах вэ? Хэдэн төгрөг авч ихэ? Энэ бол хувьцаа эзэмших хүн болгоны чин сэтгэлээс үүсэж байгаа хамгийн анхны асуултууд. Тэгэхээр энэ асуултанд хариулсан санхүүгийн тайлбарууд гараагүй. Хувьцаат компаниуд чинь жил болгоны 4 сарын 30-ны хооронд одоо өнгөрсөн жилд хийсэн бүх ажлынхаа тэр санхүү мөнгөний тайлан тиймээд бүх юм нэгтгэхэд за манай компани энэ жил ийм хэмжээний орлуулалтын орлого боллоо, ийм хэмжээний зардал гаргалаа, ийм хэмжээний цэвэр ашигтай ажиллаа, энэ ашигаасаа ийм хэмжээний өрөлбөр төллөө гэл. Гэхдээ энэ болохоор аудитын компаниар баталгаажсан ийм тайлан заавал танилцуулж үзүүлэх ёстой юм байна л да. Гэтэл нөгөө аудитын хийн гэсэн компани нь нөгөө тайлангаа аудитын тайлангаа гаргаж ирээгүй гэдэг. Тэгээд нөгөө Мөнхбаатар захирчин гайхаад нөгөө аудитын компани руугаа ирээд хүү та нар одоо манайхаас аудитын үр төлбөр мөнгө авчаад яагаад на тайлан гаргаж өгөхгүй удаагаад байгаа юм бэ гэсэн чинь юу яриад байгаа юм. Танай энэ санхүү эрхэлсэн захирал дэлгэр жаргалчин тэр санхүүгийн анхан шатны байр материалыг гаргаж өгөхгүй шүү дээ. Энийг гаргаж өгөхгүй байхад чи бид нэрээ тайлан гаргаж өгдөг гэж өмнөөс нь ихэд нөгөөдөө бүр шок руусан байна. За Тэсэрдний хувийн гүйцэтгэх захирлын Мөнхбаатар гэдэг хүн өөрөө инженер мэргэжилтэй. Тийм учраас энэ катодын зэсийн үйлдвэрийн тогтвортой тасалдалгүй ажиллагааг л ерөөсө хариуцаад хэрлүүлэх гол анхаарлаа хандуулад байсан. За тэгэд ийм учраас ийм ностой зүйл болж байгааг ингээд санхүү дээр нь ийм асуудал үүссэн байгааг огт мэдээгүй байсан юм байна л да. Тийм ч учраас нөгөөд чинь гэмтгэн анхны сэжиг таамтрууд хүүе нарэ бидний итгэж явсан энэ нөхөр те энэ Бат хоёр маань энэ гэр бүлийн найзд энэ дэлгэр жаргалтайгаа нийлээд арай компани онцгой хэмжээний хөрөнгө зөвчлөөд байгаа юм биш үү? Хамаг өрн машгийг ингээд санхүүгийн ямар нэгэн аргаар аваад байгаа юм биш үү гэдэг таамаг төрөөд шалгаад утсан чинь бас нэлээд асуудал гараад ирсэн юм билээ л дээ. Цэцэрлэгний компани энэ манай дээр хөрөнгө оруулалтад хариуцсан захирлаар ажиллаж байсан Бат хоёрын хинэрийн 100% эзэмшилт байдаг компаниар цэцээ борлуулснаасаа болоод их хэмжээний алдагдал хүлээсэн тухайн мэдээг бид анх төлөөлөл удирдах зөвлөлийн уралдаан дээр гүйцэтгэх захирал Мөнхбаатар гэдэг хүн танилцуулснаа мэдсэн байхгүй. Тэгээ эндээс асуудал үүссэн. Юу болж байна? Яг юу гэсэн үг юм чинь тийм ээ? Маш олон мянган хувьцаа эзэмшигчтэй гар дээр юм очтгоо. Хувьцаа эзэмшигч нар руу зориулсан үйл ажиллагаа явуулахыг дэмжидэггүй манай дэлгэр сайхан захирал гэж явж байсан. Ерөөсөө хувьцаа эзэмшигчтэй хүн гэж боддоггүйс. Яг үнэн хэлэхэд. Хувьцаа эзэмшигчтэй зориулсан хамгийн том одоо хувьцаа эзэмшигчтэй хурлыг явуулах, түүнтэй холбогдуулсан тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргаж өгөх, мэдээллүүдийг хангах ямар ч нөхцөл бүрдүүлдэг байсан. Эндээс ингээд асуудал ихэлсэн. За ингээд эрхэлжэл нийт борлуулалтын 4-ний бараг 1% нь ямар ч одоо тэр зэсэг гаргахын тулд нэг ширхэгч хурд шороо ухаагүй, ганц ширхэг хадаж үзээгүй энэ компани нийт борлуулалтын 4-ний 1-ийг хулгай хийсэн юм л асуудал болсон. За тэгээ үргэлжлүүлээд нөгөө хэд чинь ер нь энэ манай компани санхүүгийн байдал ямар хөө байгаа юм гэд энэ хангамжийн асуудал хариуцсан одоо тэр дүлгөөн тамир гэдэг дараа авч ирээд үе одоо манайх ч одоо ингээд өчнөө одоо 330 орчим тэрбумаар үнэлэгдэх одоо тийм ээ амар хүн гаргацсан байгаа шүү дээ.
нэг 110 орчим сая долларын ингээд зэцээ ингээд өгсөн шүү дээ. Тэгтэл одоо компани санхүү мөнгө юу болж байна? Нөгөө худалдаа авалтууд ч юу болж байна гэсэн чинь дараах хариултыг хэлсэн байна. Би нөгөө хангамжийн ажилтнаар орон нутгийн нөгөө аж ахуй нэгж иргэдээс бараа тавар үйлдвэрлэгөө бараа тавар худалдаа авалт хийдэг, зээл ирдэхтэй. Тухайн үед чинь бас хүнд хэцүү цаг нөхцөл байсан. Тэгээд зээлээр л аваад байдаг байсан. Одоо хүнсний ахуйн бараа, одоо тэгэл барилгын бараа, сэлбэг тос шатах тослох материалууд яагаад гэвэл манайх ч нөгөө Эрдэнэт юу орон нутгтай нөгөө хамтран ажиллах гэрээ байгуулсан. Нийгмийн хариуцлага өрөөнд. Тэр утгаараа орон нутгаас ерөнхийдөө нэг 60-70% бараа таваараа татах ийм үүрэгт ажилттай байсан. Тэгээд харилцагчдаасаа бол би 3 жилийн хугацаанд маш олон хугацаанд маш урт хугацаанд зээлээр авсан. Хэдийн хэмжээний бараа бүтээгдэхүүн зээлээр авч авав. За ер нь бол нэг тэрбум 500 саяас нэг 2 тэрбумын хооронд яг би өөрөө хангамжийн ажил бас нэг залуу байдаг. Тэр үеэр бол нэг 2-3 тэрбум орчим төгрөгийн бараа таваарыг бол орон нутгаас авдаг байсан. Тухайн үед бол компани санхүү хөрөөцөн захирал дэлгэр жаргалагч хүн байсан. Тэгээ манайх ч нөгөө шууд удирдлагатай тогтолцоотой учраас босоо тогтолцоотой учраас санхүүгээс асуун зээлээр авъя. Манайх ч 10 гаруй хилцсэн нэгжүүд одоо тэгэл дулаан тэгэл одоо зөндөө хилцүүд байдаг учраас хилцс тус бүрээс нөгөө захиалгын хуудас гарч ирдэг. Захиалгын хуудасны дагуу цаг хугацаанд нь асуудлуудыг шийдэхгүй бол хангамж дээр асуудал үүснэ шүү дээ. Тэгэхээр яаж хийж байгаа л зээлээр ав гэдэг. Тухайн үед дэлгэр жаргал захирал байсан. Маш их хэмжээний мөнгө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байдаг. Маш их хэмжээний мөнгө зэсийг өгч өгөөд байдаг. Гэтэл нөгөө компани сар болгон л 1.5 тэрбум төгрөгийн ингээл хүүгээр ингэж баахан бараа юмудаа зээлж идэг нэг өөдлөхгүй нар уддаггүй байдал тийм нэг мэдээ бүр гайхсан. Энэ Инхтээний Батбаяр тухайд бол орж ирэхдээ гэрэг хэлзэр хийхдээ 3 төрлийн зүйл дээр ингэж яаж тохирсон байхгүй. Нэгдүгээрт хөрөнгө оруулалтыг маш богино хугацаанд төлнө. Хоёрдугаарт компанид ямар нэгэн санхүүгийн асуудал үүсэхгүй. Гуравдугаарт ингээд ард иргэдээ нуугдлах шиг богино хугацаанд тараана. Хамтраад явна гэдэг ийм сайхан сэтгэлийн дуудлагаар энэ хүмүүстэй ярьж холбогдоод туузын урал дээрч уулзсан ч хүрт сайхан яриад явсан мөртлөө цаагаар юм хэн бас ингээд худал залдин хийгээд хүмүүсийг итгүүлээд ийм асуудал үүссэн. Юуны санхүүгийн моделийн хувьд бол гаднаас зээлж орж ирж байгаа зээл болгон дээр өөрөө ингээд хүү нэмээд оруулдаг. Ийм нөхцөл байдал руу бид нар хайжимдаа гулсаж ороод ийм юм болцсон. За одоо энэ саяны Мөнхбаатар захирлын ярьсны зүйлүүд хамгийн энгийнээр хэлэх юм бол юу вэ гэхээр нөгөө итгэж явсан нөгөө хөрөнгө оруулагч гэгдээд байгаа Батбаяр эдийн захирал чинь аригчаа хүү нараас тийм ээ 15 сая долларыг BT компани руу ямар ч хүүгээр авсан мөртөө Зэсэрдний хувь компанид жилийн 11%, эхний 4 жил. Тэрнээс хойш 14% хүүтэйгээр өгж зээлэр өгчөөс нь ил болсон. За хоёрдугаарт болохоор Японы одоо тэр Mitsuo & Co гэдэг компаниас 20 сая долларын хөрөнгө оруулалтыг жилийн 6.5% хүүтэйгээр BT Development гэдэг компани руу авангуудаа уцаагаад тэрнийг болохоор Зэсэрдний хувьд компанид өгөхтэй болохоор жилийн 12.5% хүүтэйгээр ингэж дамжуулан хүлж ашиг олгож ирснийг нь бол мэдсэн байна. Зөвхөн энэ хоёр зээлийн хүүгээс л ихэд одоо энэ BT Development Partners компани тийм үү? Одоо өөрөөр хэлбэл 150-ны Батбаяр гэдэг хүн нэг жилд 10 тэрбум 168 сая төгрөгийн ашигыг жилд олж ирснийг мэдсэн байгаа байхгүй. За үүнээс гадна хамгийн ноцны асуудал нь юу байсан бэ гэхээр Батбаяр гэдэг хүн чинь 22 онд төлөөлөл өдөртөх зөвлөлт хэлсэн байдаг шүү дээ. Зэсэрдний хувь компаниас гарсан бүх зэсийг манай BT Development гэдэг компани руу өгөө. Бид нар цааш нь одоо олон улс руу гаргаж сарнаа. За үүний төлөө Зэсэрдний хувь компани дээр бол ямар ч нөөтийн үр төлбөр, ямар ч татварын дарамт үүсэхгүй гэдгийг би амлаж байна гэж хэлээд энэ эрхийг авч яасан шүү дээ. Гэтэл бодит байдал дээр юу болсон бэ гэдгсэн чинь Зэсэрдний хувь компаниг дээр одоо өнгөрсөн 3 жилийн хугацаанд л ихэд 9 сая 463,690 ам доллар буюу за өнөөгийн ашиг хэмжүүлэх юм бол 33 тэрбум 766 сая төгрөгийн нөөтийн үр төлбөрт оруулсан байсныг нь олж мэдсэн байна. Нийслэлийн захиргааны иргэн шүүхт бол тэр нөөтийн буцаан авалтаа өгөхгүй байна гэдэг сайхан шүүгдсэн мэл. За энийг бид нар бол нөгөө нэг юуны шүүхийн нэгсэн сангаас авсан. За ингээд үүн дээр бол шүүх яаж тодорхойлж гаргаж ирсэн бэ гэвэл 2021 оны 3 дугаар сараас 2024 оны 11 дугаар сарын хооронд нийтдээ 12.8 тэрбум төгрөгийг нөөтийн буцаан авалтаар авцсан. Ч одоо Зэсэрдэнд буцаж ирэх ёстой шүү дээ. Бид нар татвар оруулах ёстой. Татвар хаах ёстой тийм мөнгө. За BT өөрөө яаж гомдсон байдаг вэ гэхээр зэрэг 7 тэрбум 175 саяыг ахаад авах ёстой гэж
юуг татвар ерхий газартаа бол шүүгдсэн байлээ л дээ. Тэгээд энэ бол одоогор бол энийг шийдээгүй буцаацсан байдалтай байж байгаа юм байлээ. Тэгэхээр ингээд нийтдээ бол 12-ыг тэрбумыг авцсан, 12.8 буюу 13 орчим тэрбумыг авцсан. А дээрэс нь 7-г буюу авах гээд одоо ингээд явж байгаа байхгүй. Ингээд нийтдээ 20 тэрбумыг нүдийн буцаан алдар авна гэсэн. Гэхдээ бүр амар ууцтэй. Тэсэрдний хувь компани өөр жилээс жил нэмэгдээд идэг. Эхлээд хөрөнгө оруулалтын өөр байсан бол дээрээс нэмээд татварын өөр, за тэгээ баахан өөр. Гэтэл одоо ингэж Тэсэрдний хувь компани дээр болохоор тэр 30 орчим тэр тий 33 тэрбум төлөө тэр татварын өөрийг Тэсэрдний хувь компани дээр Батбаяр нэмчихсэн мөртлөөрөө татварын буцаалтыг нь болохоор ингээд 20 орчим тэрбум төгрөгийг нь сангийн яамнаас нэхэмжилж аваал, нэхэмжлээ, шүүхтэл бүр багадаа 12 тэрбум төгрөгийн тэр татварын буцаалтыг нь би тэрийг авцсан байгааг одоо ингээд мэдсэн байгаа байхгүй. Тэгээд дээр нь нэмжлэхэд бол одоо энэ хойно нийлэгчийн зээлийн гэрээ гэдэг энэ байж байгаа л да. Одоо энэ 2021 оны 5 дугаар сард байгуулсан. За энэ хойно нийлэгчийн зээлийн гэрээ гэдэг нь бол ерөөсөө Батбаяр өөрөө сангийн яамд ажиллаж исэн. Баяр цогц сайд үед ажиллаж исэн. Тэгэхээр сангийн яамд байхдаа энэ оюу толгойн ерөөсөө л санхүүгийн схемээр л жижигрүүлсэн байдлаар бид нар тэр ажилласан бил. Яг тэгвэл бид нар бол ерөөсөө санхүүгийн мэдлэгтэй хүн байхгүй. Манайгаас нэмж байхгүй, бийж байхгүй. Манайгаас нэмж хөдөө аж ахуйн хүн. Би бол одоо яг цэвэр инженер хүн. Тэгээ ингээд бидний дунд ч ерөөсөө санхүүгийн мэдлэгтэй хүн байдгүй. Тэгэл орж ирэл нэгтлангаа тавиал өөрөө ерөөсөө энэ бүгдийг удирдах явчихдаг. Тэгээд дараа нь яах вэ гэхээр зэрэг эргээ харахаар бүтээгдэхүүн гараад борлуулах болгондоо бид нар нэмж өрөндөө ороод идэг. Бүтээгдэхүүн өгөх болгондоо л хүний өрөнд ороод идэг. Тэгээ ийм байдалтай болцсон. Тэгээд энэ хамгийн гол нь одоо манай компани дээд удирдах байгуулагч юм бол хувьцаа эзэмшигчд түүний дор бол туз. Тэгээ эндээс бол гүйцэтгэх удирдлага юу гэж шахаж байгаа вэ гэхээр зэрэг компаниг ашигтай ажиллуулаад ногдлоо шиг авмаар байна гэж байгаа. Тэгэхээр энэ ёсоор бол одоо ингээд эцсүүлд ийм хүнд байдал төрсөн. Анхнаасаа л ийм гэрээг бол бодолтой хийсэн л байсан юм байл л. Тэгээд Тэсэрдний хувь компани дээр санхүү эрхэлсэн янз янзын хүмүүстэй би уулзсан л да. Тэгэхэд надад юу хэлжсэн бэ гэхээр энэ Батбаяр захиралч өөрөө ингээд сангийн яамд ажиллаж байх үедээ тэр оюу толгойн гэрээний тэн залингийн аргыг маш сайн уншиж ойлгож судалсан юм байлээ, мэдсэн юм байлээ. Тэгээд тэр аргаал яг бид нэр дээр ингээд жижигсэн хөлбөр болгоод ашиглажсэн юм байдаг юм байлээ. Тэгээд одоо манай энэ Тэсэрдний хувь компани 24,500 хувьцаа эзэмшигчид нар энэ байдлаараа бол 2032 хоног хүртэж байгаа шүү дээ. Үйлдвэр одоо 22 наснд 10 жилийн хугацаанд ямар ч ногдлол шиг гар дээр авах боломжгүй болгох ажлыг бол тэгсэн мөртлөө асар хэмжээний тэр олж байгаа орлогыг нь ямар нэгэн тийм одоо тэр гэрээний ардах тийм залин доврын аргаар бүгдийг нь одоо BAT Development компани Батбаяр авахаар ингэж ажиллаж байсныг бид нар мэдээд бүр үнэхээр шокорсон гэж хэлчихсэн байна. Дахиад бас нэмээд залин холгоо гараад ирсэн. Юу вэ гэхээр энэ Аригчаа хүү гэдэг хүнийг 2020 оны 12 сард уулзаад 21 он тэр хөрөнгө оруулалтаар 15 сая долларын хөрөнгө оруулалтын тэр ямар ч хүүгүүгээр тэр Батбаяр өөрхөн компанид авсан шүү дээ. Аригчаа хүүгээс тэр 15 сая долларын хөрөнгө оруулалтыг өөрхөн BT дээр авсан. Ингэж авахдаа юу ч авсан бэ гэхээр би энэ BT Development компанийнхаа 33% хувьцааг нь танд ингээд шилжүүлж өгнө. Тэгээ цаашдаа бол энэ Тэсэрдний компани та ингээд 70% эзэмшдэг компани 33% эзэмшдэг болохоор та бол орон суух хөрөнгө оруулалтаа маш богино хугацаанд өгч аав штэ гэж тэр мөнгийг авсан байна л да, авсан юм байна. Гэтэл тэр 33% зөв нэг нотариус тэр гэрээ байгуулчаад түүнийг улсын бүртгэлтэнд бүртгүүлэхгүйгээр өөрөөр хэлбэл хувьцааг нь хууль ёсны дагуу шилжүүлж өгөхгүйгээр энэ олон жилийн турш тэр хөрөнгө оруулалт Аригчаа хүүгээс ажиллажсэн ил болсон. Тэгээ Аригчаа хүүгээс тэр авсан 15 сая долларын үр төлбөрийг нь болохоор өөрөө өгсдөө тэр компанийнхаа хувьцаагаар өгөхийн оронд Тэсэрдний хувь компани дээр бас ингээд нэмэлтээр хөрөнгө оруулалт үр шүүгөө тавьчихсан байгаа. Та бүхэн боддоо Эрдэнэт төгөлдөрийн тэр 24,500 иргэн чинь тэртээ 2010 онд цөмөөрөө энэ энгийн иргэд нийлээд үйлдвэртэй болж болдгийм байна. Катаудын ялхан гаргадаг тэр гидрометр үйлдвэрийг байгуулж чаддгийм байна. Өөрөөсөө нэгдэн нийлэхээр ажлын байрыг
бий болгож чаддгийм байна. Аймаг орон нутгата асар их хэмжээний баялагийг одоо нэмэн үргэлж шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрч болдгийм байна. Тэгээ энийг хийснийхээ төлөө бид нар бас энэ хийсэн ажлынхаа одоо тэр үр шимийг тийм ээ тэр компанийн тэр хувьцааны ногдлол ашгийг хүртэж болдгийм байна гэдэг зорилгоор энэ компани бол хийсэн шүү дээ. Гэтэл үйлдвэр гарсан ашиглалтанд орсноос хойш ингээд 330 тэрбумын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд нийлүүлсэн байж байгаа. Гэтэл өдийг болтол ингээд нэг өөртөө нэг төрлийн ногдол ашиг аваагүй яваад байдаг. Авахгүй яваад байдаг. Бүр хизээч авах нь тодорхойгүй яваад байдаг. Гэтэл эсэргээр нөгөө хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал нөгөө Батбаяранд гэсэн чинь бүр дэлбэртлээ байцсан байгааг мэдсэн байгаа байхгүй бүр дэлбэртлээ байцсан байгаа. Яг одоо бол надад ирсэн мэдээллээр бол дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн 1 номерын брэнд LB гэдэг брэнд байдаг шүү дээ тийм. Тэр Батбаяр захирал бол машиныхаа суудлын бүрээсийг одоо тэр өндөр өртөгтэй хэдэн 10 сая төгрөгийн өндөр өртөгтэй тэр суудлын ганцхан суудлын бүрээс шүү дээ. За эхнэрийнх нь одоо маш ундаг машин унаавал 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй машин байгаад байдаг. Ямар машин байхаар тийм үнэтэй байдаг. Гэхдээ одоо хамгийн хүч чадал сайтай, хамгийн чанар өндөртэй ийм л машин. Тэгэхээр надад бол хангалттай мэдээлэл. Яагаад би ч төр орооны дарга шүү дээ. Тэгээд энэ зон олон бас мэдээлэл өгч байна. За өөрийнх нь гэр мэр үнэхээр тансаг гисэн. Үнэхээр хаус цаашаа. Энэ бол гүжирдлэг биш шүү. Яг бодиттой зүйл. Тэр нойлынхон суултуур л гэхэд алтан суултуур байж шүү дээ. Алтан суултуур. Жарлангийн суултуур. Тий. Үнэн харин үнэн. Тэр өөрийнх нь өмсдөг оймс $2000 оймс байна. $2000 үнэтэй өмс гэж юугаар исэн өмс тий төр хорооны даргын хувьд энэ 25,000 иргэдийг бас хариуцж авч яваагийн хувьд хариуцлага үүрж яваагүй би бүр баттай мэдээлэл надад ирсэн. Үгүй бүр ид шидэм байгаа биз дээ. Тэр 200-300 тэрбум төгрөгийг яаж зарах вэ? Яаж өрөх вэ гэж бодож байгаа юм шүү дээ. Гэтэл 20-30 мянган иргэн өнөөдөр үлэм зөвлөн ногдол ашгаа хүлээгээд өнөөдөр сүү таргаа уугаад хонж байгаа ядуу тарчиг амьдралт хүмүүс байна шүү дээ. Тийм үстэй. За ингээд Сэрдний хувь компани төлөөлөл удирдах зөвлөлийн хуралдаад хөрөнгө оруулалт хариуцсан захирал Батбаяр чөлөөлөх ёстой юм байна гэж үзсэн. Санхүү эрхэлсэн захирал одоо тэр Батбаярын гэр бүлийн найз дэлгэж оруулалтыг чөлөөлөх ёстой гэдэг шийдвэрийг гаргаад тэр чөлөөлөх үүргийг нь бол Мөнхбаатарт даалгасан. Компанийн санхүүг нь 2025 оны 4 сард бол бид авсан. Одоо тузын хурал хийгээд тэгээд тузын хурлаар бол нэгдүгürt энэ гэрээ нэг бол компани алдагдaltaй байна гэж цуцлсан. Хоёрдугаарт Батбаяр болон Батбаярын найз Дэлгэр Жаргал хоёрыг ажлаас чөлөөсөн. За үүнээс хойш бол компани туу загч хуралдаад 4 сарын сүүлээр бол 2025 оны 4 сарын 29-нд хуралдаад надад бол өөр бусад компаниудад борлуулах эрхийг олгосон. За энэ өөр бусад компанид олгосон эрхийн дагуу бол манай баг бол ажилласан. За ингээд бол бид нар бол өөрөө дарж эхэлсэн. Одоо ер нь туслан гүйцэтгэгчийн өөр бол бараг байхгүй шухуу болсон байгаа. За ингээд хөрөнгө оруулалтаа бол бид нар ямар ч байсан гүйцээгээд ингээд төлсөн. За одоо бол худалдаа үйлчлийн банкны анхны зээлнснийг 5.7 сая долларын үлдэгдэлтэй. Энэ Мицугийн бол манад өгсөн өөрчлөлт төлбөрөөс бид нар одоо 22 сая долларын үлдэгдэлтэй байдалтай л байж байгаа. Хэрвээ та бүхэн одоо ингэж энэ ловри схемд нь орж зайлуулаагүй байсан бол баг нодлоо өөрчлөн гэхэд бүх хөрөнгө оруулалтынхаа өргөдөлч өстэй. Төлөв яг тий. Ер нь энэ 20 сая жил ерөөс тэр байхгүй. Тэгээд тэрийг төлөд тусцсан. Тэгээд бид нар бол одоо ямар ч өрийн дарамт төлс сууж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө хувьцаа эзэмшигч нартай тэр 24 мянган үнд ногд ашиг өгөн мөнгө ярих өөдрөцөлтэй байх хэрэгтэй. Тий. Ер нь бол одоо уг нь төлөвлөгөө тийм л байсан. Ингээд Сэрдний хувь гэдэг компани тийм ээ жинхэнэ одоо ингээд бүх юм ингээд хууль журмын дагуу яваад өөрсдийн үр төлбөрөө төлөөд ямар ч байсан тийм санхүүгийн хямралаасаа гараад ингээд ирээдүйн гэрэлтэй болоод одоо эр жилээс ахуулаад ингээд хувьцаа эзэмшигчд нь ингээд ногдол ашиг нь ингээд хүрхэн тодорхой болоод ингээ явсныг харсан Батбаяр бол мэдээж дуртай байгаагүй. Тэр хүн ганцаараа л байцхыг хүсэж байгаа шүү дээ. Ганцаараа л бүх хөргийг хусгах хүсэж байгаа. Тийм ч учраас одоо өөрийнхөө ахынхаа сайд ахынхаа улс төрийн эрх мэдэл албан тушаалыг өөрийнхөө тэр бий болгосон тэр асар хэмжээний хөрөнгө мөнгийг ашиглаад бол Сэрдний хувь компаниг бол үргэлжлүүлэн хорлоод байна. Энэ компани үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болгоод байна гэдгийг бол хувьцаа эзэмшигчнэр бол хэлээд байгаа юм.
сайхан үйлдвэр барьсан, сайхан мундаг залуучууд үйлдвэр бариад өглөө гэж бодчихсон чинь ингээд мэрэгжлийнхаа ур чадрыг зарим нөхдүүд нь ашиглаад их хэмжээгээр нь мөнгө одоо шамшигдуулсан асуудал гарсан байна. За энэ дээр нь компани төлөөлөл удирдах зөвлөл нь хурлаа хийгээд энэ явдлыг таслан зогсоож. Гэтэл энэ таслан зогсоосон энэ үйл явцыг шүүхтээр авчиж өгөнгүүтээ Орхон аймгийн шүүх болоод энэ дээр маш назгай ажиллаж байгаа. 2025 он гэдэг чи одоо бараг жилийн өмнөх асуудал. Тэгээ энэс хойш шүүхтэлцэж явсаар байгаад өнөөдөр Засварны компанийг зэсээ борлуулах эрхгүй болгоцсон. За энийг одоо хуулийн хэллэгээр их янз янзаар гоё тайлбарлах бах. Дахиад үйлдвэрийн маань 100% хаасан юм асуудал гарч байгаа. Орхон аймгийн шүүх бол өнгөрсөн 7 сард 600 тонн зэсэг бол энэ BT-ийн гарсан гомдол гэрээгээ сэргийлэх гэдэг шүүх тандсан байна. Энэ гомдлын үгцэнд хөрөнгө хамгаалах захирамж гарсан. За хөрөнгө хамгаалах захирамжийн үед бол бид нар BT-д ярьж ойлголцоод за 600 тонн зэс өгчөө компани хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд та нар зэсийн мөнгө өгчөөрэй гэж хэлсэн. За энэ 3 гаруй сая доллар болно. Энэ 3 гаруй сая доллароос бол өгөөрэй гэж судгалуудаа суудагцсан нүн шүү дээ. За гэтэл бол нэг 149 гаруй мянган доллар өгөөд өөр бусдыг нь бол энэ хүн үлдэн зэн судгалаа гэдэг ингээд авцсан. Тэгэхээр чинь ингээд нөгөө компани ингээд цааш амьдрах боломжгүй болчихж байгаа. Асуудалтай. За ингээд ахиад Орхны шүүгээс бол 1800 тонн зэсийг бол хөрөнгө хамгаалах захирамж гарсан. Гэтэл бол одоо Монгол улсын компани хуулиар иргэний хуулиар бол компани хэвийн үйл ажиллагааг тоглолтуулж болохгүй гэдэг ийм зүйл залтай. Бид нар бол шүүхэд бол хангалттай энэ зэс нэгдгүүд бидэд байхгүй байх гэдгийг материалаар гаргаж өгсөн. Хоёрдугаар энэ 1800 тонныг үйлдвэрлэхийн тулд ахиад зардал хэрэгтэй. За манай компани ажил 300 гаруй ажилч туслан гүйцэтгэх компани ингээд 400 нийтдээ 700 хүний ажлын байрны асуудал, өдөр тутмын цалингийн асуудал, дээрээс нь туслан гүйцэтгэх 1000 гаруй одоо хувь хүн жижиг дунд үйлдвэрлэлийн бол бид нар бас байнгын худалдаа авалт гэдэг энэ бүхэн одоо зогсож байгаа. Энэ бүх одоо баримт материал нотлох баримтуудаа нэр гаргаж өгсөөр байтал одоо манай компани бол энэ 1800 тонноор бол лацдаг шийдвэр гаргасан нь бол туйлын бас харамсалтай юм болж байгаа. Одоо сүүлийн үед одоо иргэд их хилж шүмжлээд байгаа шүү дээ. Монголын шүүх бүтгэн болчихжээ. Монголын шүүх үнэхээр бүтгэн болчихжээ. Мөнгөтэй хүний өмнө очихоор л ингээд сүүлээ шаргнуулсан гүлэг шиг ингээд тэдэрт үйлчлдэг болчих. Тэр олон нийтийн ярих шиг хууль журмыг бол уландаа гэж ингэж харьцдаг болчихсон гэд хэлээд байгаа шүү дээ. Тэгээ мөнгө өрөөж барахгүй, хууль шүүхээр нь барахгүй, бүр яагаад барахгүй гэдгийг ойлгонгуудаа ингээд тэгээ Эрдэнтийн тэр 24 мянган хувьцаа эзэмшигчнэр төлөөлж чинь бүр аргаа барахтаа л хотод ирээд энэ барилга хот байгуулалт орон суучлалын яамны гадааж хасаад байгаа байхгүй юу? Бүр аргаа барсандаа л жагсаж байгаа шүү. За төвцөө зэмстэй уулзах боломж байсан уу Батбаяр? Байсан. Огт бид нартай хүн гэж тоогоогүй. Энэ одоо хулгайлал өөрийнхөө асуудлыг ингээ ус дүржүүлээд юм уу? Эсвэл юм сайдахынхаа юм нэр нөлөөгөөр энэ бүгдийн цаана гарна л гэж бодсон юм шиг байна. Энэ бол арай л дэндүү хуваагүй үргэлдээ. Маш олон мянган хувьцаа эзэмшигчдийн чин сэтгэл ямар байна гэдгийг энэ хүн мэдэхгүй байна. Энэ компани юун дээр босож үндсэн бэ гэдгийг ч тооцохгүй байна. Тийм учраас энэ одоо энэ байж байгаа энэ хөгжүүлэг энэ үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсүүдийг дорд үзэж байна. Хагаралдуулж байна. За хувьцаа эзэмшигчдээ сая тодорхой 2 3 хүнийг хөдөлж авсан ийм баримтууд байна. Энэ нэг Орхон аймагт байгаа Орхон аймгийн иргэд бол ерөөхдөө ойлгож байгаа гэж бодож байна. Монгол улсад энийг юу гэж харагдуулах гэж байгаа юм бэ? Зүгээр л цэцэрлэгний 2 компани хувьцаа эзэмшигч нарын хоорондын цодометр харагдуулж, уус төржүүлж, хагаралдуулж, бутралдуулж ийм арга хэмжээ авч байгаа. Энэ маш буруу. Өнөөдөр жагсаалын цуглаан дээр тавьж байгаа хамгийн одоо гол шаардлага ерөөсөө энэ хот байгуулалт барилга орон суучлалын сайд энэ Ангитавны Бат Амгалан гэдэг хүн бол маш ёс зүйн хүн гэдгийг удаа дараа харуулчихлаа. Нэгдүгээр нь төрийн ордноос удаа дараа худлаа ярьдаг. Энд байгаа хүмүүсүүдийг харалдаг, гүтгүүлдэг, хооронд нь ясудгадаг, хагаралдуулдаг гэх юм уу? Нэг нь нөгөөтэй хооронд нь хэрэлдүүлдэг. Энэ одоо эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсүүд нэг өөр нь ийм маягаар Монгол өмнөгийг олон удаа хагаралдуулж ирсэн баг гэж би одоо бодож байгаа. Ер нь бол хувьцаа эзэмшигчд бол юу шаардж байгаа юм бэ гэхэлэр бол ер нь алдсан нөтийнхөө мөнгийг энийг эргүүлж авъя, нуугдал ашгаа тавья. Ийм л юм шаардлага тавьж байгаа юм билээ. Тэг яг ингэх боломж олцоор нь юу байгаад вэ? 100% цэвэр 100% боломжтой. Энэ компани одоо ч гэсэн нөтийн илүүдэлтэй л явж байгаа. Хэрвээ энэ мөнгөө авчих юм бол энэ Засварны хувь компани тэр 24500 хувьцаа эзэмшигч чинь тэр 16 жилийн тэмцлийнхэн үр шимийг хүртэж
анх удаа ядаж нэг хувьцаа эзэмшиж нэг сая 500 мянган төгрөгийн ногдлол ашгийг одоо хүртэх анхны ногдлол ашгийг хүртэх боломж олцоол бүртгэл байгаа юм билээ л дээ зайлвал. За ингээд Эрдэнэтотын 24500 иргэний 16 жилийн одоо тэр баяртай, гунигтай, асуудалтай, бэрхшээлтэй, зовлонтой энэ түүхийг та бүхэндээ нууц материалын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэж танилцууллаа. За та бүхэн бол энэ санхүүгийн эсхийн ловер зайлан яаж явдгийг харахад хууль ёсны мэт боловч түүний цаана одоо тэр бүх компанийн ашиг мөнгийг яаж цөлмөс хорлуулдгийг харж ойлгосон байх гэж бодож байна. Тэгээд энэ Эрдэнэтийн 24500 хувьцаа эзэмшигчдийн 2000 одоогоор бас нас орчихсан байгаа юм байна. Энэ сайн сайхан цагийг харж чадахгүй. Тэр олон жилийн тэмцлийнхээ үр шимийг хүртэж чадахгүй өнгөрцөн байгаа юм байна. Тэгээд энэ хүмүүс маань одоо тэр үлдэж хоцорсон хүмүүс нь ядаж тэр үр шимийг хүртээсэй билээ. Үр хүүхдүүд нь тэр ногдлол ашиг нь авч тэр ээж аавынхаа эмээ өвгөн билээгүй хүслийг нь бас авч чадаасай билээ хэмээн эцэст нийлхийг хүсэж байна. Бидүүдийн зорилго бол төрөлд 34% нөгөөд үйлдвэр маань хэвээ ажиллаад ард иргэд маань нуугдлал ашиг аваад хүртэл явах иймэрхүү зорилго бодлоготой улс төрийн ямар зорилго бол байхгүй 24550 төгрөг чинь янз бүрийн нам өвслийн янз бүрийн хүмүүс үжил бодолтой агуулж бид нэгдэн нийлсэн юм хамт олон сайхан компани шүү. Тийм учраас одоо энэ үйл хэрэг төлөө тууштай л явна гэсэн бодолтой байгаа. За тэгэхээр миний бие буруутхан шүүмжлэгдэж буй этгээд болох BAT Development Partners компани захирлууд за инх таймны Батбаяр түүний эхнэр инх маань арлаа бол боломжит одоо бүх сувгаар л залгаж холбогдсон боловч эдний гэр бүлийнх бол үнэхээр уцаа авт хүн байна.